Эмнэлэгт өвчтөн хүнийг асрах үед асарч байгаа хүн юу юуг илүү нарийн сайн мэдсэн байх хэрэгтэй вэ гэхэд ChatGPT ямар гүн утгатай инэрэнгүй асуулт вэ? Хүн өвдөж эмнэлэгт хэвтэх үед хамгийн эмзэг, хамгийн итгэл хүлээлгсэн байдалд байдаг. Тийм үед асарч байгаа хүн нь зөвхөн тусламж үзүүлэх биш, сэтгэл санааны түшиг тулгуур, эрүүл мэндийн багийн чухал гишүүн болдог. Тэгэхээр эмнэлэгт хүнийг асрахад асрагч хүн дараах зүйлсийг заавал мэдсэн, анхаарсан, чадвартай байвал хамгийн зөв. Өвчтний онш эмчилгээний талаар суурь мэдлэгтэй байх. Тухайн хүний өвчний нэр, явц, хяналт хийх зүйлс, эмчилгээний эм, тариа, дэглэм ямар байгааг хэрхэн зөв дагаж байгаа эсэх. Хэрвээ өвчтөнд сэргийлэх дэглэм, хорио, ариун цэврийн тусгай шаардлага байгаа бол үүнийг ягштал мөрдөх. Жишээ нь сахарын өвчтөй бол хүндрэлээс сэргийлж хоолны сахарын агуулмжийг анхаарах, инсулин хийлгэх зэргийг мэдэх. Цаг хугацаа дэглэмийг нарийн баримтлах чадвар. Эмийг ямар цагт, ямар тунгаар өгөхийг ягштал анхаарах. Хооллох, хөдөлгөөн хийх, шинжилгээ өгөх цагийн хуваарийг сануулгах, туслах. Нойр, амралтын дэглэмд анхаарч сэтгэл зүйд нь нөлөөлөхгүй тайван орчинг бүрдүүлэх. Хувийн ариун цэвэр эрүүл ахуйг сайтар хангах. Өвчтний биеийн цэвэрлэгээ, хувцас солих, орд дэвсгэрийг цэвэр байлгах. Ариун цэврийн багаж хэрэгслийг зөв хэрэглэж халдвар тархахаас сэргийлэх. Хэвтрийн хүний хувьд арьс халдсарч шарх үүсгэхээс сэргийлж арьс арчилгааг хийх чухал. Биеийн байдал өөрчлөлтийг ажиглаж мэддэг байх. Халуурах, амьсгал өөрчлөгдөх, сэтгэл санаа муудах, хөлрөх, бие өвдөх, хавгнах зэрэг өөрчлөлт гарсан эсхийг анзаарах. Шаардлагатай бол совилогч эмчид яаралтай мэдэгдэх. Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, харилцааны зөв арга барилтай байх. Ивээр, тайван ярьж, өвчтөнг гомдоохгүй, доош нь хийхгүй, дэмжсэн өнгө аяс барих. Шаналсан, айсан, ганцаардсан үед нь дэрэгдэн байж, би чамтай хамт байна. Сайн болно, хамтдаа даваад гарна гэх мэт сэтгэлд дулаахан үгс хэрэгтэй. Шаардлагатай бичиг баримт, үйл явцад оролцож чаддаг байх. Шинжилгээ, зураг авах, эмчийн үзлэг зэрэгт хамт байж бичиг цаас бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах. Өвчтний нэр, нас, эргээстэр, онш гээд суурь мэдээллийг зөв тэмдэглэж хэлж чаддаг байх. Эмнэлгийн ажилтнуудтай хамтран ажиллах чадвар. Совилогч эмч нарын зааврыг анхааралтай сонсож дагаж мөрдөх. Би ч гэсэн энэ хүний төлөө хариуцлагатай хүн гэсэн багийн сэтгэлтэй байх нь чухал. Эцэст нь хэлэхэд асаргаа гэдэг бол хайр, анхаарал, мэдлэг гурав нийлсэн урлаг юм. Хүнийг асрахдаа зөвхөн биеийг нь бус сэтгэлийг нь тэтгэж чадвал эмчилгээний үр дүнч хамаагүй илүү сайн байдаг. Хэрвээ чи яг одоо хэн нэгнийг асарч байгаа бол чи хамгийн гайхалтай сайн зүйл хийж байна. Баярлалаа.